Прокурорын байгууллагын хөгжил дэвшил, прокурорын хяналтын ажлыг боловсронгүй болгохын төлөө залуу нас хүч хөдөлмөр, оюун бодлоо харамгүй зориулсан Ахмад прокурор Цэвэлмагийн Мөнхбатын туулж өнгөрүүлсэн амьдрал амжилт ололт, шатрын спортын замлын түүх игэлгүй бөгөөд дахин давтагдашгүй. Цэвэлмагийн Мөнхбат 1964 оны 11-р сарын 6-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын районы 2-р амаржих газарт төржээ. 1982 онд Улаанбаатар хотын 10 жилийн лаборатори 1-р дунд сургууль, 1992 онд Зөвлөлт холбоот улсын Краснодар хотын Кубанийн улсын их сургуулийн хуулийн факультет, хэл шинжилгээний факультет, улс төрийн оройн дээд сургууль төгссөн. Хуульч, орос хэлний заах арга зүйч, олон нийтийн сэтгүүлч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор, шатрын спортын мастер, хууль цаазын шадар зөвлөх зэрэг дэвтэй. Миний өдийн хүртэл явж байгаа бол хоёр хүчин зүйлтэй би холбож ойлгодог, ярьдаг, сандаг, дурсдаг. За энэ юу гэхээр нэгдүгээр тал би бол зүүн баян танк ороонд 3 жил цэрэг алба хаасан. За энэ цэрэг алба хааснаар бол намайг бол их өөрчилсөн. Одоо жинхэнэ хүн болгосон. Өөрөөр хэлбэл төсвөр төвчээр суулгасан. За хүний үг сонсдог болгосон. За удирдуулах зарчим, захирах сахигдах ёсыг бол дадвал суулгаж өгсөн. За энэ миний цаашдын амьдралд бол маш их хэрэг болсон гэж бол боддог. Нэгдүгээр нь бол. Хоёр дахь нь бол энэ хэлэх зүйлэн шатар байна. За шатар бол би бол 5 настайгаас сурсан байт. Тэгээ одоо бол ингээд 50 гаруй жил шатар тоглож гин гэсэн үг. Шатар тоглосноор бол хамгийн гол нь энэ аливаа ямиг задлан шинжлэх, бодох, сэтгэх, зөв шийдэл гаргахад бол энэ шатрын спорт бол их тусалсан гэж үздэг. Манай томох үед одоо 70 хүрч байна. Тэр ах маань бол ингээд цаасан дээр ингээд шатрын үлгийг ингээд өсгөөд тэмдэглэсэн. Тэгээ би чинь 5 настай хүүхд тэгэл тэрийг тогтоогоод цэжлээд авцсан тэгэл нүүдэг байлаа. Би ингэж шатар сурсан юм. Тэгээд ер нь бол тэр үед чинь шахматны гэдэг нэг шатрын нэг бахан сэтгүүлүүд орос зөвлөлтийн сэтгүүлүүд байдгүйсэн. Тэрийг бол боломж олдгол юм бол авчдаг, худалдаа авчдаг. Тэгээд гэртээ нөгөө нэг шатартай болцсон. тэрийг өөрөө л тоглодог юм л байлаа. Тэгээд зөвлөлтийн агуу их мастеруудын шатрын өрийг бол бас ингээ хар багаас судалсан гэж хэлж болно. Их сонирхолтой байдаг байсан. Тэр үед одоогийн урт цагаан одоо энэ байсан газрын яг баруун хэсэгт бол оршоолог бүлэг гэж байсан. Тэрэн дээр би улсын 5 удаагийн аварга фед мастер улганы өгшин шав болж би бас жинхэнэ шатрын одоо онломыг заалгасан юм. Тэгээ би бол ерөөсө гэрч ойрхон байсан учраас 40,000-аас бол баг өдөртөө бол баг өдөр болгол очдөг байсан дөө. Хичээл дараалалгүй очдөг, шатар тоглодог. Тэгээ багш нь надаас их юм зааж өгсөн. Тийм учраас би бас багштай бас их баярлж авдаг. Тийм сайн багш одоо шатрын багш бол одоо хэр болон байгаа гэж боддог шүү дээ. Тэгээ би энэ улганы өгшийнхаа одоо энэ зааснаар хэлснээр зөвлөснөөр би бол бас 10 жил дотоос чамгүй амжилт гаргасан. Тэгээ бид бол бас бид нар бүгдээрээ л одоо сургуулийн нэр үнэн тоглодог. Миний бас гаргасан амжилт бас чамгүй бас байдаг. Тийм учраас би бас шатар бол ингээд ер нь бол болж өгөл багасаа их оролдоод сураад явбал бас хэрэг болох юм болов уу гэж бол үздэг. Шатрыг бол зөвхөн шатар тоглоод биш. Шатар сайн тоглохын тулд ном үзэх хэрэгтэй байдаг. Онлын ном ялангуяа. Онлсаа үзэх хэрэгтэй. Тэгээ парад тоглолт хэрэгтэй. Дээр нь дэлхийн хэмжээний сайн шатарчдын үргийг одоо үзэх хэрэгтэй. Судлах хэрэгтэй. Тэндээс их юм олж авдаг байхгүй. За миний хувьд бол би бол дэлхийн аваргасан зөвлөлтийн холбоот улсын одоо том их мастер байна. Гроссмейстер Анатолий Карпов гэж байна. Тэр хүний бол би их үздэг ус. Дараа нь Гарри Каспаров гэж байна. Үнэхээр тасархаа. Тэр бол үзэл баймаар байдаг. За одоо цагт бол би бол энийг дэлхийн аварга байсан Магнус Карлсены дөргийг их үздэг. Тэр үнэхээр бол гайхалтай. Тэгээд яаж тоглохороо тэг сайн тоглолтыг мэддэг. Тэгээд ер нь бол дэлхийд бол олон сайхан шатарч бол бий. Одоо ч юм хөгжсөн байна шүү дээ. Номч гардаг болсон байна. Компьютер дээр хийсэн одоо янз бүрийн одоо тийм програмууд суулгаж болдог болсон байна. Ер нь одоо цагт бол одоо шатрын спортоор бол одоо хичээлэхт болж байгаа байна. Миний үед ч бас ном харьцангуй бага байлаа шүү дээ. Зөвхөн сэтгүүл хардаг юм байсан бол одоо цагт бол сураа гэвэл насны цогор байхгүй бүгдээрээ сайн сураад явж болцоотой гэж үздэг.
Жишээ нь одоо яг хожиж яваад ганцхан нүүдлийг дутуу хараад эсвэл яг нүүгсэн нүүдлээ нүүгч жагаад буруу нөгөө өөр юм бариад ингээд тэгээд нэг шатарч нэгэл барьчул тэгээд барьснаар л өгсдөл юм чи. Тэгээд үүнээс болоод алдсан хожигдсон тохиолдол их байдаг байхгүй. Тэгээд аюу харамсдаг. Заримдаа зүйтэнд орно. Хэдэн өдөр шанална. Харамсалтай. Тэгээд тэндээ шаналдаг. Яг та энэ бүхэн бол эргээд намайг яг хурцлдаг байхгүй. Идэлдэг. Ийм тохиолдол их бий. Зүгээр хамгийн сүүлийн жишээ ярих юм бол би нэг шатар сонигч улсын аваргыг орсон юм байна. Тэрэнд би нэг 7 дугаар байранд орсон байхгүй. Тэгээд тэр сүүлийн өргө дээр би нэг нөхөртөө тоглосон. Үнэхээр би илүү байсан байхгүй. Хүмүүс бүгд намайг хожлоо гэж бодсон. Би ч өөрөө хожлоог бодсон чинь эцсийн мөчөд нэг л нүүдэл буруу тавиал. Тэгэл хожигдчихсан. За миний тэр өмнөх өсөлтөгч маань бол үндсэндээ хожигдно гэдгээ мэдээд хөв тавьтантайгаа эвлэрсэн. Үндсэндээ баг буужхад бэлэн болсон байсан юм байлаа л. Тэгэл би одоо тэгээд эрт одоо тэгээд би одоо ялтанд одоо итгээд тэр их буруу юм байлаа. Тийм учраас дуустал бол ингээд нам байгаа сууж байгаа юм байна. Тэгээ би тэрнээс болоод ингээд хожигдсон чинь нөгөө нэг одоо миний оронд 7 дугаар байранд орохтой хүн байна үлсдэг. Бөөн баяр болоод дэвцээл, цовхчоол, үсрээл, дүүлээл ямар баяр баясгалан байв. Би хажууд нь маш хүн байдалд ороод сууж байгаа байхгүй. Харамсалтай. Нэгэн ганцхан нүүдлийн тэл даанчаа үл гэж бодсон. Би тэрийг л баг худлаа ирэл баг сагаар утсан. Хаавсан газар ингээд бодогдоод идэх айгүй хэцүү. Тавьж чадахгүй. Гэхдээ тэрийг надад их том сургамж болсон. Цэвэрлмагийн Мөнхбатын ажил амьдралын түүх спорттой салшгүй холбоотой. Шатар, теннис, бүх, гар бөмбөг, сакс, дартсын спортоор хичээллэж алт мөнгө хүрэл нийт 58 медаль хүртсэн байна. Тэр дундаа өнөөдрийн Мөнхбатыг бүтээж тэсвэр хатуужил суулгасан спорт бол шатар юм. Хүүхэд ахуй цагаас шатар тоглож, цэргийн албандж, зөвлөлт холбоотулсад суралцаж байхдаач зав чөлөө гарах бүртээ шатар тоглож иржээ. 1995 оноос хойш прокурорын байгууллагын шатрын шигшээд орж тасралтгүй тоглож амжилтаач ахиулсан байна. Монгол прокурор дээр чинь анх нэг зүүн бүсийн нэг манай шалгалт дээр очиж мэдээ шалгалтын хүмүүсийн чинь бид нар цог зэрэгцээ суучин тэгээд өдрийн цагаар таалны дараа өсөл ороод тоглож байхдаа хожих гэдэг. Тэгээд манай аймгийн прокурор Бямба гэж юм байсан. Бямбаг хажуу суучин тэгээд даавар өшөглөн. Ил намайг илүү одоо хожиж ирэхлээр өшөглөн. Тэгээд би тэр чинь хаяа хожигдож байгаа ингээд инглисээр бодгож гуруулаа дайраад тагалдаг. Тэвэл байсан. Тэгээд тэмцээний дараа тоглоод хожсон чинь би өнөөдөр тэмцээнээс ядарч чадсан нэг шалгалтаараас болоод ядарч чадсан их хожигдлаа гэж ярьж байсан. Тэгээ Монгол дээр чи одоо 98 оноос хойш прокурорын байгууллагын аваргын төлөө мөн хамт тоглосон. За дээр нь хуулийн төв байгууллагын тэмцээний том тэмцээн болдог. Чимд өгшийн нэрмж тэмцээн гэж болдог. Прокурорын зам тэмцээн гэж болдог. За одоо энэ сүүлийн үед хуулийн байгууллагын донд маш олон тэмцээн болж байгаа. Багаар болон ганцаарсан бүх тэмцээнд бид хамтарч ордог. За багаар оролцох тэмцээнд бол дорцор мастер мөнгөтөөс бид гурав орж тоглоод олон удаагийн цом медаль байранд орсон даа юм бол. Хавны тул тодорхой манай бол шудраг. Ер нь бас нэг юм нэхэ зорьсон юм нэхэд л зүтгэдэг. Тэр зам шаттай бас харагддаг. Тэгээд манай чинь ингээд амархан хожигдсныхаа дараа бол бас юу хийгээд стресст гэдэг. Тэгээ би бол багийн ахлагч явж бас нэлээ хэлнэ л дээ. За одоо ингэж тоглож болох га одоо тайван бай. Тэгээ бид нар чи одоо жаргал зовлонгоо хуваалцаад 24 жил болчихлоо шүү дээ. Хийнийхээ зангуул сайн мэднэ. За мэдээж өрөөндөө бид нар чинь аяа ажлын завжлагаар билет тоглоно. Билетсэн дээр чинь бас хүний характер их гардаг гэдэг бид нар олон жилийн найзуудаа нэг талдаа өрсөлдөгч нөгөө талдаа багийн найз анд нөхөр олон жил нөхөрлж манай дотны нөхөр гэж хэлж болно. 2015 онд бид нар ярьж байгаад спортын зөвлөлийг байгуулах систем гэдэг яриад бидээр хийж байгаад прокурорын байгууллага спортын зөвлөлийг байгуулж анх Мөнгөт прокурор яг л хэлцэн дараа бас учраас тавьж ирсэн. Тэгээ би нэг дэд тэргүүн болоод тэгээд тэрнээс спортын зөвлөлийн докторчлоо. Одоо бол ерөнхий прокурорын тушаалаар томилогддог болсон. За одоо Мөнгөт прокурорын нэрмжт тэмцээн болж байна. 2016 онд
миний нэрмжтэй баг жансаатай шидэгчтэй тэмцээн гэж болсон юм. За ингээд ковидоос хий гэж судсараад энэ ковид янз бүрийн шалтгаанаас асаад энэ жил болж байна. Тэгээ Мөнх Төрхөөрт энэ тэмцээнийг сайхан тэмцээнд оролцож байгаа бүх тамирчдаа энэ жилийн тэмцээнийг бид нэлээд өргөжүүлж хийж байгаа. Зөвхөн прокурорын байгууллагын шатагчдаас гадна сургуулийн шихүүтэг их сургууль, дотоод их сургуулийн тамирчдыг бас орж оролцож байгаа. Хуульчтай холбооны тамирчдыг орж оролцож байгаа. Хуульчтай холбоо ивент итгэж байгаа. Ийм учраас энэ тэмцээн их амжилттай болгох гэж итгэж байна. Дээр нь энэ тэмцээнд оролцож байгаа бүх тамирчдад амжилт хүсье. Тэр найздаа цаашдын ажил амьдралд шатрын спортод за дээр нь хувийн докторийн эрдмийн ажилд амжилт хүсье. Эрүүл мэндийн сайн сайхныг хүсье. Мөнх хот прокурор гэдгээр бас олон жилийн найзуудаа нас жацуу гэдгээр ч нэг үеийн бас л ер нь олон жил болж энэ найзлаад 30 гаруй жил болсон байна. Тэгээ бид хоёр чинь шатраар найзлсан хүмүүс ер нь л шатрын спортоор шатар тоглож танилцсан. Шатрын тэмцээнд цогтой олон жил орж явж байна. Одоо бид ч ахмад шатарчд гэдэг ангилд багтаа цог тоглоо явж байна л да. Мөнх бат маань бол ер нь шатарт их дуртай. Үндсэн ажлынхаа хажуугаар бас хобби нь бол би шатар болов гэж боддог. Шатрыг олон жил бас өр бүтээлтэй амжилттай тоглож байгаа. Тийм хүн л дээ. Тэгээд Мөнх бат маань олон жил тоглосныхаа үр дүнд дэлхийн шатрын холбооны онлайнаар тоглолтыг л их олон удаа хийсэн. Тэгээ амжилттай тоглосон учраас эхлээд дэлхийн шатрын холбооны Did Master гэдэг цолыг авсан юм байна. За 2023 онд л авсан л да ер нь дэлхийн шатрын холбооны олон улсын мастер гэдэг цолыг авчаад байна. Тэгээд Мөнх хотоор бахархаж явдаг юм. Одоо Мөнх хоттой бол шатрын спортын төрөлд өндөр амжилт хүсэж байна. За Мөнх хот прокурор бүтээрч одоо 10 гаруй жилийн өмнө л танилцсан да. Манай хуулийн байгууллагуудын нэрмж тэмцээнүүд болдог. За тэн дээр л анх таарч байсан. За тэгээд манай их хурлын тамгын газрын багт чулуун гэж мастер тоглодог байлаа. За тэгээд манай чулуун мастер 2 дугаар ширээ, 3 дугаар ширээн дээр янз таарна. Тэгээд Мөнх хот прокурортой их тоглодог. Мөнх хот прокуророос их айдаг. Энэ хожиж үзэг баха. Сайн үзлээ гэхээр л тэнцчдэг. Тэгэл ихэнхдээ хожигдчихна. Тэгээ Мөнх хот прокурортой их чанга гал тэгдэг байсан. Би яг багийнхаа 1-р ширээн дээр бага ахлал тоглодог байсан юм л да. Тэгээ 10 гаруй жилийн өмнө л танилцаж шатрын хөлийн ард хүч үзэж эхэлсэн юм байна да. За Мөнх хот прокурорын яг шатрын онцлог нь бол тийм их бүх тийм суурьтай байрлал тавьдаг. Тэгээ нэг өсөндөө тийм хамгаалагч ихүүдээ ингээд сөрөг довтлогоо хийж тоглодог. Тэгээ хамгаалалт одоо довтлож байгаа тал нь нэг жоохон алдаа хийх юм бол тэр алдаан дээр нь ашиглаад сөрөг довтлогоо хийж хинхтэй хождог. Ер нь тийм их бүх байрлал тавьдаг. За хүлээж тоглодог гэх юм да. Нилээн төвчээртэй. Тэгээ шатарчин хүнд бас их сайн чанаруудын нэг л дээ их төвчээртэй байх хэрэгтэй. Яарсан, сандарсан, адгсан хүн бол шатарт хожигдчих гээд байдیں۔ Бас нэг тийм муу талтай. Мөнх хот прокурорын хувьд бол их суурьтай, хүлээцтэй, удаан төвчээртэй тоглодог. Тэр нь маань хүний одоо давуу тал юм да. Мөнх хот маань ер нь шатрыг их сэтгэл хөдлөлттэй тоглодог л доо. Ер нь өргөн ард бол яс суун. Тэгээд их хөдөлмөрлж тоглодог. Тэгээд байрал муудах юм бол тэр нь илрээд байдаг. Сэтгэл догдол нь нүүрэнд нь илрээд байдаг. Тийм нэг сан тоглодог юм байна. Тэгтээ бол хожжоод бас гоё инээж байгаа нэр нь гоё л доо бас их хөгжөөнтэй харагдаж шүү дээ. Манай Мөнх хот шатар тоглохтой бол тэрнээс ажил дээр ямар байдгийг би хэлж мэдэхгүй байна. Ер нь шатрын хувьд бол тийм их онцлогтой, сэтгэл хөдлөлттэй тоглодог. За мэдээж шатар тоглох бол ер нь ямар ч насны хүмүүс тохирсон спорт. Ямар ч мэрэгжил боловсролтой хүмүүсийн тоглох дуртай спортын нэг гэж би боддог. Тэгээд ер нь нас өндөр боллоо гэж ч юм уу нэг шатрын спортоос нэг хүн дээрээд байгаа нь ажиглагддаг. Ер нь дуртай юм хийгээл явж л байдаг. Хүний чөлөөт цагийг л үр бүтээлтэй өнгөрөөхд бас нэлээд тустай
тусдаа спортлол гэж би боддог та. Тэгээд ингээд шатрын спортоор тоглож байгаа сонирхож тоглодог бус салбарын хүмүүстэй бас Мөнхбаттай шатрын өндөр амжилт хүсье. Одоо энэ дэлхийн мундаг улсууд хэлсэн байд юм уу? Шатар бол 3 юмны цогцс гэж. Нэгдүгээрт бол энэ бол өөрөө тулааны орлог. 2 хүн одоо шатар нүгэд нэгийгээ хожихын төлөө ингэж тэмцэлдэж байгаа учраас тулаантай зөөрлүүлж үздэг. За хоёрдугаарт нь шатрыг шинжлэх ухааны талтаа гэж үздэг. Шинжлэх ухаан бас ордог. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр шатарчин хүн бол эрдэмтдийн ажилтан байдаг. За энэ ямар учраас эрдэмтдийн ажилтан вэ гэвэл их олон мянган төрлийн гарааны одоо вариант хувилбарууд байдаг. Энэ бүгдийг судалдаг. Тэгээ судлаад одоо урьдчилаад нэг гэсэндээ таамаглана гэсэн үг шүү дээ. Одоо ямархуу нүүдлүүдийг ирж болох уу болцсошгүй. Ялангуяа гараан дээр. Тэгээ энийг их судалдаг учраас эрдэмтдийн ажилтнтай адилхан ингээ шинжлэх ухаанлаг талтаа гэдэг. За 3 дахь онцлог нь бол шатрын спортын гоо сайхан гэж яригдтiin. За энд бол одоо ямар гоо сайхан байна вэ гэхээр шатрын өрөг дээр бол маш одоо тийм уран комбинац гэж одоо уран нүүдэл хийж бодлоо хүүгээ өөрийнхөө одоо юмыг ингэж гаргуунд гаргаж жертв гэж орсоор хэлдэм л да. Одоо гаргуунд гаргаж довтлоод одоо эцсийн зорилго нь өрсөлдөгчийн ноёныг мадлах шүү дээ. Тэгээ мадлахын тулд одоо янз бүрийн одоо юм комбинац хийдэг. Их уран гоё өргүүд тоглогддог, уран гоё хожлууд бий болдог. Энэ талаар нь шатрыг бол урлаг гэж үздэг байгаа юм. Тэгэхээр ийм шатар бол өөрөө ийм 3 зүйлийн цогц. За тэгээд одоо Мөнхбат прокурор одоо энэ одоо шатрынхаа талбарт олж авсан өнөөдрийнхөө энэ амжилт бүтээлийг улам одоо дээшлүүлээд цаашлаад одоо их мастер болохын ерөөлийг дэвшүүлье. Цэвэлмаагийн Мөнхбат нь нийслэл болон улсын ерхий прокурорын газарт ажиллаж байхдаа орон тооны бус биеийн тамир спортын зөвлөлийг 7 жил хариуцсан ажиллаж нийтийн биеийн тамир спорт олимпизмыг прокурорын байгууллага төдийгүй хуулийн салбарт хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан. Түүний удирдан зохион байгуулсан спортын зөвлөл нь засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир спортын газраас жил бүр улсын хэмжээнд шалгаруулдаг уралдаанд тэргүүний спорт хамтлагаар 2 дугаар байранд шалгарч байв. 2015-аас 16 онд улсын ерхий прокурорын газарт прокурор ажилтны 28 хүүхдэд шатрын үн төлбөргүй сургалт зохион байгуулж шатрын спортын мэдлэг олгосон байна. Ахмад прокурор Мөнхбатын биеийн тамир спортод оруулсан хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын засгийн газрын шагнал биеийн тамир спортын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, Монголын үндэсний олимпийн хорооны дурсгалын алтан медаль, олимпийн алдар, алтан очир одонгоор шагнасан. За миний хувьд бол 1995 оноос хойш ингээд прокурорын байгууллагын нэрийн өмнөөс одоо шатрын тэмцээнд бол байнга орсон. Орон нутагт ажил хүлээсэн ингээд явж ирээл тэмцээнд оролцоод буцаа явчихдаг. Ер нь манай прокурорын байгууллагын одоо шатрын шигшээ гэж одоо өөрөөр орон тооны босл юм да. Энд одоо манай баяр сайхан прокурор байна, мастер, дөржрөн гээд мастер байна. Одоо сүүлд найгал дөрж гээд мастер байна. За үндсэндээ бид дөрв бол энэ прокурорын байгууллагын одоо шатрыг бол үндсэндээ 30 орчим жил бид бол нэр төртөгөр авч авлаа. Тэгээ одоо цагийн хаясаар одоо юм чинь бас хэмжээ зар байдаг учраас ингээд бид нар одоо ингээд баг 10 20 жил 30 орчим жил ингээд энэ байгууллагын төлөө зүтгэлээ шүү дээ. Тэгээ прокурорын байгууллага олон удаа одоо бас ингээд энэ хуулийн салбарт таниуллаа. Тэгээ бид маш олон алт мөнгө хүрэл медаль авлаа. Биднээс одоо энэ хуулийн болгон их айдаг болсон. Тэгээ прокурорын дийлдэхгүй гэж тийм үнэлгээ одоо байна. Тэгээ цаашлаад тийм байгааг би итгэж байгаа. Ахмад прокурор Мөнхбат нь 1982-оос 1985 онд Доорнохов аймгийн Зүүн Баян дахь Ардын армийн 138 дугаар танкийн хороонд хугацаат цэрэг баг даргаар алба хаасан. 1985 онд прокурорын байгууллагад бичиг хүргэгчээр ажилд орж ажлын гаргаа эхэлснээс хойш тасралтгүй 40 жил прокурорын байгууллагаар овоглон ажиллажээ. 1985-аас 1986 онд улсын прокурорын газарт бичиг хүргэгч, 1992-оос 93 онд Хинтээ аймгийн прокурорын газарт орлогч прокурор, 1993 онд Доорнохов аймгийн прокурорын газарт орлогч прокурор, 1993-аас 94 онд Говьсүмбэр аймгийн прокурорын газарт орлогч прокурор, 1994-өөс 95 онд нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор,
95-аас 97 онд улсын ерхий прокурорын газрын ял хөдлөх ажиллагаанд хяналт тавих хэлцэст хяналтын прокурор. 1997-оос 2002 онд Булган аймгийн ерхий прокурор. 2002-оос 2007 онд улсын ерхий прокурорын газрын ял хөдлөх ажиллагаанд хяналт авах хэлцэст хяналтын прокурор. 2007-оос 2009 онд Сүхбаатар аймгийн ерхий прокурор. 2009-оос 10 онд улсын ерхий прокурорын газрын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлцэст хяналтын прокурор. 2010-аас 2014 онд нийслэлийн прокурорын туслах прокурор ял хөдлөх ажиллагаанд хяналт авах хэлтсийн дарга. 2014 онд Төв аймгийн ерөнхий прокурор. 2014-өөс 2017 онд улсын ерхий прокурорын туслах прокурор ял хөдлөх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга. 2017-оос 2018 онд Дархуул аймгийн ерөнхий прокурор. 2018-аас 2020 онд улсын ерхий прокурорын газрын сургалт судалгааны төв, сургалтын төвд сургагч багш судлаач прокурор. 2020-оос 2022 онд хяналт шинжилгээ, үнэлгээ сургалтын хэлтэст хяналтын прокурор. 2022-оос 2024 он хүртэл улсын ерхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэнгийн судалгааны албанд судлаач хяналтын прокуророор ажиллаж байсан. Прокурорын байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулж 40 жил тасралтгүй тууштай ажиллан залуунаас эрдэм мэдлэгээ харамгүй зориулж хууль сахиулах хариуцлагатай албыг өндөр түргэн ажилласан Цэвэлмаагийн Мөнхбат нь шилдэг тэргүүний хуульч прокурор байгаад зогсохгүй. Хууль зүйн салбарын тэргүүний судлаач дэд профессор прокурорын байгууллага хуулийн салбарт шатрын спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан оюунлаг хүн юм а. Цаг өнгөрч нүүдэл солигдсон ч шатрын спорт амжилтын замнал нь дуусаш бий цааш үргэлжилсээр байна.